Сайн байцгаана уу влогийг үзэж байгаа бүх хүмүүстээ өнөөдрийн мэнд хүргэе. Энэ нэвтрүүлгийн хувьд автомашинд хайртай, дуртай, ундаг, суугаад явдаг хэн бүхэн зориулсан сард нэг л удаа гарах цоврал влог нэвтрүүлэг юм аа. Влогийн зорилго маш тодорхой. Энэхүү видео блогоор дамжуулан бид нар өөрсдийнхөө харилцагчтай болон ирээдүйн харилцагчаа зориулсан хамгийн үнэн зөв мэдээллийг мэргэжлийн хүмүүс маш сонирхолтой байдлаар хүргэхийг хичээх болно. За энд байгаа хүмүүсийг танилцуулъя. Намайг Мандаа гэдэг Ford-ийнх. Тэгээ надтай хамт миний баруун гартал бензин Husky ах байна. Бензин амгаах байна. За бензин тулгаах байна. Jeep-ийн дүлгөөн байна. Тэгээ нэг сонирхолтой юм хэлэхэд яг энд сууж байгаа 5 хүний энэ автомашины салбарт өнгөрүүлсэн цаг хугацаа туршлагыг нэмэх юм бол 78 жил болсон байлаа. Миний хувьд 8 дахь жилдээ ажиллаж байна. Одоо жишээ нь амгаах 20 жилдээ, Husky ах 20. Тулгаах бас 19. Окей. Хин дүлгөөн 10 дахь жилдээ. Тэгэхээр энд одоо 78 жилийн туршлага суугаад автомашины салбарын тухай одоо мэдээлэл хийхээр суулсан байна. Анхны дугаарын онцлог машинаар Mercedes-Benz G-Class G-Wagon загварыг сонгосон байгаа. Ягаад гэвэл энэ чинь G-Class MSM компанийн хувьд автомашин үйлдвэрлэсэн 3 брэнд үүдэг. Ford, Benz, Jeep гэдэг. Тэгэхээр энэ загварууд донд маш олон хэмжээний супер загварууд байдаг. Харин цор ганцхан мега хэмжээний загвар байдаг нь G-Class. Тэгэхээр бид нар анхны дугаарынхаа онцлог загвараар G-Class-ыг сонгосон байгаа. Магадгүй зарим хүмүүс бодож иж магадгүй G-Class 2018 он загварын солигдсон. Аль хэдийн хотоор дүүрэн болчлоо. Тэгээ баг удахтай юм шүү гэж. Тэгэхээр хүндэл байх ёстой бид нар G-Class-ыг сонгож оруулах нь. Тэгээ G-Class бол яг л Kobe Bryant хүн болгоны хүндлэл хайрыг хүлээсэн, магадгүй өрсөлдөгчдийн хүртэл хайрыг хүлээсэн тийм мега хэмжээний загвар учраас бид нар бас хүндлэл утгаараа одоо анхны дугаарынхаа хүндэт зочноор ингээд G-Class-ыг сонгож ярилцаад өгсөн байна. Benz судлаачдаас асууя. Тэгээд анхны G-Class одоо шинэ загвар гарсны дараа та product training сургалтанд явсан. Тэгээд сургалт танилцуулахад хаашаа явлаа? Тэр хаана ямар сургалт авсан? Ер нь зохиол байгуулалт хэр болсон? Шинэ G-Class-ийн хувьд гэх юм бол 2018 онд Испани Ibiza арал дээр хэдэн сард л ирж байна? За 3 сарын үед байна да. 3-4 сарын үед болж байсан. Зохион байгуулалтын хувьд гэх юм бол Mercedes-Benz-ийн хувьд яг олон улсын Mercedes-Benz-ийн худалдааны багт зориулж олон улсуудад бүх улсын дийлэрүүдийн яг худалдааны ажилч зориулж тэр бүтээгдэхүүнийг танилцуулах тийм сургалт явуулдаг. Тэгчнээ нэг сонирхолтой зүйл бас энэ үзэгчтэй бас сонирхолж хэлэхэд одоо аргалж нэг 20-30 мянган хүн судалж байхад тэр зохион байгуулалтын хувьд бол ямар ч төвөггүй маш зохион байгуулалттай. 20-30 мянга чинь тэгэхээр 4 сарын хугацаа. 4 сар хөөрлөж тийм үү те. Нэг ээлжиндээ нэг 600 ирнэ. Тэгэл нэг 2 хоноод тэгэл тэр 600 чинь тэгээ солигдоод ингээл яваад. Одоо жишээлх юм бол за нэг 8 сараас судалдаанд гарч ирнэ гэх юм бол 2, 3, 4 сард нь яг олон улсад байгаа тэр бензиг төлөөж судалдаалж одоо харилцагчтай харилцаж байгаа тэр улсуудаа зориулж 5-6 сарын өмнө тэр сургалтаа хийдэг ба. Тэгээд миний хувьд бол 40 жилийн дараа одоо шинэ G-Class анхныхаа кузов сольсон гэдэг утгаараа ямар болсон бол гэсэн хэмжээний нэг санаа зовнил. За бас нэлээд тийм том хүлээлттэй байсан л да. Яг бодтой машиныг хараад машин бодтой туршилтын жолоодлогыг хийгээд үзэнгүүт ямар сэтгэл төрж исэн гэхээр энийг одоо унж үзсэн эсвэл туршилтын жолоодлого хийж үзсэн хүн болгон энэ машиныг үнэхээр хайрлахаас дурлахаас аргагүй юм байна гэсэн нэг тийм мэдрэмж төрж исэн. Гоё дэгжин болцсон байсан. Тэр Ibiza чинь болохоор бензин үйлдвэрлэлтэй холбоогүй газар шүү дээ. Холбоогүй. Тэр сургалтыг зохион байгуулах гэж Испани Ibiza дээр хийсэн байгаа тий. За Ibiza маань 6 цэнгийн электрон хөгжмөн гэдэг талаараа алдартай хот арал байдаг. Тий, арал. За тухайн үед тухайн оны 3 сард угаасаа low season байдаг жуулчдын хувьд. Тэр low season-ыг ашиглаад бензийнхэн
ойролцоогоор 20,000 хүнийг хүлээн авах хэмжээний тэр байр сав, зам харилцаа, нийт бүтцийг ашиглаж үйл ажиллагаа сургалтаа зохион байгуулдаг. За тухайн сургалтанд оролцохдоо би анхны Монгол хүмүүсийн нэг болж G class-ыг туршиж үзэх, унах, танилцах завшаан тохиолдож исэн. Мөн анхны удаа Ибиза арал дээр очиж үзэж исэн. Гоё байсан. Хэд хоногийн сургалт байсан нэрээ? Сургалт нь 3 хоногийнх экстра 2 хоног байсан. 400-аас 600 ирдэг юм шиг. Тэгэл том зах зээлүүд бол чартер онцоор өөрснөө ярина. Одоо манайх шиг жижиг зах зээл бол манайхан бол дандаа төрүүлж очино. Монголчууд бол хамгийн дөрөнд очино. Ягаад гэвэл онгоцсон тэгж таардаг. Тэгээ хамгийн сүүлийн явдаг тий. Нөгөө хэд ч юм уу яг хичээл эхлэхийн өмнө чартер онцоор хүрээд ирдэг. Хичээл дуусаад кач нэрсчдэг тий. Яг бид нарт яг бас нэг тийм очиж байгаа газраа бас тий үзчих харах танилцах тиймэрхүү завшаан гарч л байна. Урд нь төрүүлж очснороо юу харж байгаа гэхээр зэрэг бас өмнө одоо ирсэн сургалтанд ирсэн байгаа тест драйв хийж байгаа тэр машинуудыг тий яг гудамжаар ингээд явж байгаа хүмүүсийг бас харах боломж гардаг. Тэр бас нэг ингээд хитэн жи бэлдсэн байх бол тэнд одоо шин загвар. Сургалтын дээр тухайн сургалтын дээр G class-аас гадна бусад шинэлэг байсан загваруудыг ч гэсэн танилцуулдаг. Нэгтгэхэд гардаг. Тэгэхээр тухайн сургалтанд ашиглаж байгаа машин өөр модельууд нийлээд нэг 200-аад машин байдаг баг. Тийм 200 300. тий ер нь тэр хацаа байдаг. Үск анх чи шин загвар барьж үзэхэд ямар байсан нэрээ? Яг хөө тэгэл Та чи 97 оны чи ундаг шүү дээ. Тийм тэгэхээр одоо миний унж байгаа чи 2000 оны жил да. Ерөн бензин одоо сургалтын дээр бол бидэрт бас нарийн юмнууд аяух зааж өгдөг. Тэр дотор юу байсан гэхээр зэрэг 3 юм аягүй сайхан чухалчилж байгаа юм. Тэр нь юу гэхээр зэрэг домог болсон хуучин жийдээ домог болсон юмыг заавалж авч үлд гэсэн элементүүдийг тий. Тэрийг болохоор зэрэг бүр дизайн студийн хүмүүст нь тийм үүрэг даалгавар болж ирсэн. Тэр нь юу гэхээр зэрэг ерөнхий дүр төрхөл байх ёстой. Одоо машиныг тий одоо тэр дөрвөлжин бокс тэр квадрат хэлбэрүүд бол заавалж байх ёстой. Дээрээс нь тэр одоо чи 19 одоо 20 он шүү дээ тий. Одоо бид нар чинь G class-аа нийлүүлээд бас 2 жил бараг болох гэж байгаа. Одоо G class унж байгаа шинэ G class унж байгаа хүмүүс тэрийг бол аюул сайн мэднэ. Ягаад тэгэхээр зэрэг машин төгчгöd дуурдаг тий. Одоо жишээлбэл 2000 оны G-ч бай, 90 оны G-ч бай, одоо 2020 оны G-ч бай тэр төгчж байгаа тэр дуу бол яг хуучнараа байдаг. Хаалга хааж байгаа тэр хаалганы тэр дуу тэрийг бас заавалч хуучнараа авч үлдсэн. Дээрээс нь нугснууд тий одоо нөгөө хаалганы нугс тэднүүсний хуучнараа байгаа. Иймэрхүү элементүүдийг ерөөхдөө заавалч авч үлдэх ёстой. Ягаад гэвэл хүн хэдий ч шин загварч гисэн тэр сэтгэлд хоногчсон тэр мэдрэмжтэй одоо тэр дуу тэр заавалч байх ёстой гэсэн бүр өөр зүйлсүүдийг авч үлдсэн. Бүр заавалч авч үлдэх ёстой. Яг унж үзэхэд ямар байсан шууд? Яг мэдээж шин загвар гэхээр зэрэг мэдээж шин технологи тий. Уртаа гартаа болсон. Тийм урт нь гартаа болсон. Мэдээж одоо шин технологи дагаад давуу талууд их байна. Гэхдээ хүмүүсийн хүлээж ирсэн анхандаа нэг хүмүүс чинь шин загвар гаргахлаар л дандаа одоо хинхэн нэг жоохон юу шүмжилтээ анддаг тий. Одоо тийм машинтай адилхан болчихж тэр нь жоохон ийм болчихж гэдэг ч юм уу тиймэрхүү. Яг тийм бодолтой л хүн өөрөө очиж байгаа шүү дээ бас тий. Яг тийм байх нь үгүй юу гэнэ. Тэгээ үнэхээр суугаад яваад өсөхөд бол мэдээж сэтгэлд бол үнэхээр буусан. Одоо жишээлбэл өрүүлэхэд л уртлын тэнхлэхэд үл хамаарах болцсон тий. Тэр бол одоо зөүлийн явдалтанд хамгийн их нөлөөлдөг юм байна. Дээрээс нь хүмүүс одоо жишээлбэл арай жижигхэн байна, зай баг байна гэдэг байсан бол зайны асуудлыг тодорхой хэмжээгээр шийдээд өргөн боллоо. Загвар жоох урт болсон тий. Загвар жоох урт болсон, арын суудлын тогтоо болсон. Мэдээж энэ одоо шин дэвшил, шин технологи хүмүүсийн хамгийн чухал юм худалдан авахчдын энэ шаардж байгаа энэ бүтээгдэхүүнийг бүгдийг шингээж чадсан. Тэгсэн мөртлөө хуучин тэр домог болсон юмуд аваад үлдсэн. Ялангуяа одоо бартаа туулах чадвар тий тэр Ибицад дээр бид нэр зөвхөн засмал зам дээр буюу хурдны зам дээр дээрэс нь аюулгүйн байдлын сургалт мургалт тэр хэдүүсийг хийхээс гадна бас бартаа зам дээр явуулж үзүүлжсэн тийм зориултаар засцсан. Тэр нь болохоор зэрэг зам нь ямар байдаг гэхээр зэрэг хэдийн өксүр машин гарч чадах уу? Яг тэр хэмжээнийх нь өксүрийг хийцэн байдаг. За энэ сургалттай холбоотойгоор бас би нэг юм нэмж хэлье. Сая 19 оны сүүлд 20 оны ихээр Грац үйлдвэрийн хажууд
Driving Experience Center гэдэг шинэ төв нэгдсэн. Грац чинь Австрих болов. Австрич үү? Яг жигийн үйлдвэрлэдэг газар болов. Тийм. Тэн дээр бидний ажилтнуудын сургалт явагдахтай адилхан тэрнээс илүү хэмжээний одоо туршилт явуулах болцоотой 100 мянган метр квадрат талбайтай G классын бүх потенциалуудыг туршиж үзэх болцоотой тийм төв нэгдсэн. Энийг бас би хэлмээр байна. Тэр чинь гэхдээ сургалтанд хамаарахгүй зөвөр ямар ч хүн очиод орж болно тий. Тэр бол гол нь харилцагчид зориулсан G классын потенциалыг үзэх сонирхолтой хүмүүс зориулсан тийм төв баг. Гол нь онлайнаар бүртгүүл. Сая 2019 онд нэгдсэн. Тэгээ сайхан нэгдсэн. Гэхдээ бидний төлөвлөлтөнд ч бас байгаа л да. Юу гэхээр одоо сонирхож байгаа ч эсвэл бол одоо унж байгаа улсууд бас яг боттой тийм бата замд унж туршиж үзэх тийм сонирхолтой улсуудыг бас бүртгэж аваад яваа. On-road, off-road аль аль нь. Тэр яг Грас үйлдвэрийн хажууд бас нэг тийм байгалийн нэг тийм тест хийдэг тийм зам байдаг. Тэр нь юу гэхээр зэрэг шокл уул гэдэг. Одоо 20 он одоо 18 оноос хойш гарсан сүүлийн G класс унж байгаа хүмүүс бол мэдэх ёстой тий. Тэрэн дээр юу мэдэх ёстой гэхээр хаалга онгойлгохлоор уртлын багны доотлолт нэг юм жижигхэн бөөрөг хэмлэн ба. Тийм. Тэгээ тэр нь shock proof буюу одоо монголоор ярих юм бол шокл гэдэг уулын нэр тий. Тэр уулын тестийг давсан гэсэн нэг тэмдэг одоо тийм илэрхийлэлтэй. Тэр нь болохоор зэрэг одоо манайхаар ярих юм бол богд уул шиг хаацсан. Тэгээд тэнцэнэ яг байгалийн өөр тий зохион байгуулсан юм бол байхгүй. Яг байгалийн өөрөх нь бартаа зам нь байна. Үйлдвэр тестэлт юм уу тий тэнцэн. Тэн дээр бол ерөөсөө шинэ гарч байгаа ялангуяа G класс тий. Шинэ G классыг ерөөсөө үйлдвэрлэлд орохоос өмнө, борлуулалт эхлэхээс өмнө бүр яг зориултын тест драйв хийдэг. Тим жолооч нар, олон жилийн туршлагатай жолооч нар өглөө ерөөсөө 9 цагт ажиллаа ирээл машинуудаа суугаад орой 6 цаг хүртэл тэндээ явна. Үйлдвэр яг одоо жишээл манай энэ шоурум шиг энэ байлаа гэхэд тэр уул нь яг энэ хажууд богдуултай. Шокл бол Off-road тест хийдэг. Гиснээс тэр G-ийн очер юу яагаад юм амар гэдэг. Одоо манад чинь заримдаа хүмүүс тэгдэг чинь G захиалбал бараг жил агасын дараа ч юм одоо арай гайг болсон багт. Тэр анхандаа бол амар очертой шүү дээ. Тэр нь яагаад тийм очертой? За энэ дээр ерөөсө тодорхой хоёр зүйл байгаа. Нэг нь болохоор үйлдвэр маань миний санаж байгаа сүүлийн мэдээгээр нэг 40 мянган ширхгийг жилд үйлдвэрлэх болцоотой байдаг. За энийг 200 орчим улсууд руу түгээдэг. За G класс маань өөрөө шинэ гарсан G класс маань өөрөө хүмүүсийн хүссэн хүлээж исэн бүх өөрчлөлтүүдийг хийсэн маш сайн чанарын люкс ангиллын Jeep болсон учраас харилцагчийн бааз маш өргөн болсон. Нөх хуучин G ундаг хүмүүстээр нэмэх нь бас шинэ төрлийн нэг тий шинэ G дурлаад яг тэр одоо сонирхож байгаа бүлэг хүмүүс нэмэгдсэн баг тий. Борлуулалтын тоо бол бүр ийсэн. Тэгэхээр нийлүүлэх тоон хязгаартай 50,000 аваад идэг. Худалдан авъя гэсэн хүмүүсийн тоо ширхэг илүү өргөн баазтай болсон учраас хүлээлгийн хугацаа жоох урт байгаа. Үйлдвэрийн ачаал нь их. Өнөөдрийн байдлаар бид нэр 9 сард нийлүүлэх захиалга авч чадчихжээ. Одоо захиалга үйл 9 сарын дараа. Одоо манай шоурумд хурж ирээд манай улсуудтай уулзаад бид нартай уулзаад яг машина захиалга хийх юм бол 5-6 сарын дараа буюу 8-9 сар 9 сарын үед нийлүүлэх тийм боломжтой. Тий бас гайгүй болчиход байгаа юм тий. Тэгээ бус улсуудаас адилхан. Сая би ажлын далмаар Оросын зүүн хязгаарын нэг томхон хотоор орох хувийн ажилдаа явж байсан. Тэн дээр сонирхлын дагуу бензин шоурум маань орж үзээд G классын нийлүүлэх хугацааг сонирхож асуухад 2.5 жил гэж орсон юм. Орос тийм байгаа. Одоо Германд бол 21 он хүртэл бол бас хүлээлттэй. Одоо захиалбал 21 он. Одоо Германы иргэн Германд байгаа дилертэй очиод яг шинэ G класс захиал хийхэд хүлээлгэж өгөх хугацаа нь бол 21 он. Тэгвэл манайхан ч бас гайгүй л байна тий. Тий яг 18 онд гарахад бол үнэхээр эрэлт хэрэгцээ бол бүр аюу өндөр байсан. Тэгээ нэг хүмүүсийн хүсүүлж ирсэн одоо тэр өөрчлөлтүүдийг хийж чадсан. Тэгээд борлуулалт аюу их байсан. Зөвхөн Монголд ч биш дээ дэлхийд. Гэтэл шинжи одоо гарцсны дараа одоо ингээд хизээ ирлээ Монголд.
Монголд болохоор бид нар 2018 оны 7 сард яг шинэ G-классхийн нээлтийг хийж демо машин авчираад Тестийн машин. тийм тестийн машин авчираад яг харилцагч бодтой туршилт хийх гэм боломжийг бид нар бол 18 оны 7 сараас олсон. Тэгээ та чинь болохоор 3 сард 18 оны 3 сард Австрийн Грац явсан тий. Биш ээ. Испани Ибиза дээр очиж танилцуулганд очсон. Тэгээд 7 сар тестийн машин ирсэн. Тэгэхээр үндсэндээ 3-4 сар чи ярьж байгаад тестийн загвар 7 сард ирээд бүх хүмүүс бодвол унж үзсэн баг тий. Тэгээд хизээний судалгааны загвар нь ирлээ. Судалгааны загвар тухайн оныхоо 12 сард. Эхний одоо хүмүүс ингээд аваад ихсний дараа хүмүүсийн одоо юу гэж байна? Одоо жи яг хүмүүсийн хүлээлтэнд хүрсэн үү шинэ жи? Хүрсгүй яг уу. Хүрсэж. Одоо ингээд борлуулалтын тоомог харахад бол одоо хүрсэн л гэж л үзэж байгаа шүү дээ. Хүмүүсийн сэтгэл ямар байна яг шинэ жидэл. Сэтгэлээ хөвдөх юм бол надаа яг туршилтын машин ирчээд улсуудад туршилт хийл гэж үзэж байхад бол бас нэг өөр мэд сонирн бас тийм мэдрэмж төржсэн л та. Юу гэхээр цуг туршилт хийгээд явж ирчээд зогсоол дээр машинаа тавиад машинаа унтраагангууд би асууж байгаа юм л та. За ямар байна гингүүт 5-10 секунд дугаа яжснаа. Толгоогоос гэсэн. Өстө янттай болж гэсэн нэг тийм өөр мэд бас нэг тийм мэдрэмж. Тэгэхээр тэрийг харах юм бол юу гэж дүгнэх үү гэхээр үнэхээр тэр улсуудын хүлээлтийг бол 200% шахуу аргалж давуулж хүлээлтэнд нь хүрсэн л гэж ойлгож байна. Түрүүнд дурдсан манай анхны машин 18 оны 7 сард ирсэн гэж хэлж байсан. Тэр хүртэл хүмүүс интернетээс өөрийнхөө журмаар зураг хөрөг үзээд өөрөнгөсөн дүнэлттэй байсан баг. Манай анхны машиныг ирээд хамгийн түрүү сонирхож үзсэн хүмүүс тэрний дараагаар хүлээлтээс нь илүү давсан машин байна гэж хэлж илээ. Тэгэхээр бас нэг юм байдаг те нөгөө хүмүүс одоо ингээд ам дамжаад яриад идэгтэй шинэ ер нь аливаа машины үйлдвэр шинэ загвар гарсны дараа ингээд юм асуудал дагуулдаг те. Сайн муу юм байдаг шүү дээ те. Одоо загвар мэдээж гоолсон байгаа зөндөө Tesla гарцсан байгаа. Гэтэ яг ингээд харилцагчд ирсний дараа нэг юм асуудал нь үүсдэг шинэ дөнгөж шинэ оолны юу буюу одоо цоо шинэ загвар гарсны дараа шинэ жидэл тийм их асуудал байсан те. Шинэ загвар дээр яг ер нь бол харьцангуй гайгүй. Гэтэ яг өөрөө чи хэлдгээр бол шинэ загвар гаргахлаар ямар нэг юм бол бас жижиг сажиг алдаанууд байна. Яг биднээсээ нэг юм давуу тал байна л да. Хоёр MSM компани 97 оноос хойш одоо 98 оноос хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа тийм. Тэгэхээр зэрэг одоо зөвхөн биднээсээ юм тодорхой хэмжээний хугацаанд удаан хугацаанд ажиллаж байгаадаа зөвхөн борлуулалтын ажилчид биш. Тэрээс манай нэг сервисийн хүмүүс яг энэ тухайн машиныг онцлдог, янзалдаг. Тэр хүмүүс ч бас одоо манай доор одоо засварын газар гэхэд л бараг бас л адилхан тий. Хамгийн дээд нь 20 жил ажилласан, 10 хэдэн жил ажилласан ийм туршлагатай хүмүүс байгаа. Тэднээс байгаа болохоор биднэрт бас аюул сэтгэл амар байдаг тий. Ямар нэг асуулт гарахлаар зэрэг яг өөрснөөхөө юугаа шугмынхаа дагуу бензин төв рүүгээ харьцсан, техникийнхаа албатайгаа харьцсан, тэднэртэйгээ харьцаад бүр олон жил харьцсан болохоор зэрэг баг найзын хэмжээнд тий харьцаатай болсон. Ямар нэг асуудлыг мэдээж төрөн шуурхай хүмүүс тэрийг хүсэж байгаа боловч тодорхой хэмжээний хугацаанд асуудлыг ямар ч үсэн шийдэж чадна. Шинэ загвар дээр бол одоо цонх гацах ч юм уу өвлийн хүүтэнд тиймэрхүү юмуд гарч ирэх тул тэрийг тухайн үед нь шийдээд цаанаас нь бүр одоо юу гэдэг арлын дугаарыг нөгөөд иймэрхүү байдлаар ийм байдлаар ингээд одоо тэр тухайн алдаа янз бүрийн юмнуудыг янзлах ч юм уу сайжруулах гэсэн тийм зан орчилгоо өгдөг тийм. Тэр нь болохоор зөв яг нэг дистрибьютор гэдэг утгаараа бас давуу талтай байдаг. Тэр нь холбоо сүлбээ сайтай хойноосоо дэмжиж байгаа ард байгаа толгой компани тийм техникийн албаных нь хүмүүс нь хүртэл аюул сайн дэмжлэгтэй байдаг болохоор зэрэг бид нар борлуулалт хийж байгаа хүмүүссэн аюул тийм сэтгэл одоо тайван тийм нэг санаа зовоод авах юм байхгүй одоо нэг худалдаа авах хүчээд энэ машин ямар нэгэн асуудал үүслэхэд бол нэг тийм санаа зовоод авах юм бол байх болчихсон. Сүүлийн үед бол яг машин чинь шинэ технологи дагаад одоо техник технологи дагаад одоо юу аягүй хөрт юм гэдэг тийм электроник юм уу. Тийм компьютер. Тэр ихтэй зөв онцлогын аппарат байж болно л да. Тэр онцлсан имийг зөв хилээд зөв онцлог гаргаад ингэж тухайн имийг асуудлыг шийдэх ёстой байна гэдэг тэрийг
тухайн хүн л өөрөө тий одоо мэрэгжлийн өндөр туршлагатай олон жил явсан тийм хүн чинь тэрийг хийж чаддсан байна л да. Тэг яг MSM-ийн давуу талыг тийм байна. Тэр утгаараа биднээс Үйлдвэрийн спорт цаатай тий. маш сайн. Ер нь бол тэр үлсдэн дээр 15 онд л нэг гарч ирсэн шүү дээ. Радиаторын асуудал руу. Нэг хэсэг шуусан айгүй уртан дарагдсан тий. Тэр нэр яасан. Тэр ингэж байгаа. Тэр бол ямар нэг юм чи хоёр талтай тий. Мэдээж янз бүрийн асуудал гаргахлаар зэрэг хүмүүс худалдаа авагч нар маань одоо эрг гэхээсээ илүү одоо энэ машин чи ингэж байна гэдэг гомдол гарах тохиолдол бол мэдээж хамгийн дөрөв гарна. Тэр гомдлыг саяны миний хэлдэг шиг хойно тийм сайн одоо багтай одоо бенцтэйгээ тийм нягт харьцаатай байдаг болохоор зэрэг 15 онд гарсан тэр асуудал 20G классын одоо юу аржаатар өвөлтэй задарсан явж байгаад одоо гойчдаг эсвэл зогсож байгаад хөдлөхлөөр доор нь юу ятсан байдаг тий асгарсан байдаг хөлөрцсөн байдаг ч юм уу тий тэрийг гэхэд 20 машин дээр 20 шинэ аржаатар явуулаад доор нь шийдсэн тий одоо сэтгэлээрээ зэрэг нөгөө нэг гомдол гарч ирсэн хүмүүс чи эргээд харин чи ерөн бол асуудлыг шийдэж чаддаг ямар бас сүрхий газар бай гэсэн тийм буруу юм чинь эргээд сөрөг биш сөрөг юм чинь эргээд зэрэг болоод байна. Тэгэхээр зөв нөгөө бидэрт хандж байгаа хандлага итгэж байгаа байдал нь бас өөрөөр явчихж байгаа юм тийм илүү итгэлтэй болоод за ерөн сервистэй машин ерөн ийм газраас ерөн машин дээр авах бас зүгээр юм байна гэсэн бас нэг бодол төрүүлж байна. Саяны радиаторын асуудал чинь манай зах зээл дээр проблем гарсан, кейс үүссэн. Гэхдээ тэр нь үйлдвэрт эргэж мэдээлэгдээд хүйтэн бүсийн орнуудад дараагийн үйлдвэрлэлүүдтэй сайжруулалт хийх тийм кейс болж өгсөн. Тий, одоо тэр одоо амгаагийн хэлж байгаа гол кейс болсон. Гол юм нь болохоор зэрэг тухайн одоо дилерийн газар ч дистрибьюторын газар ямар нэгэн техникийн асуудал гараад тэрийг цаашаа хандхад тэрийг бүр ингээд уул суурьтай шинжилж аваад үнэхээр тийм асуудал гарсан байна гэх тэр нь хүртэл одоо тэн дээр цаанаа хүртэл дэлхийн хэмжээнд одоо магадгүй өөр улс орн тухайн үед ч юм бол одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтэндээ аюул анхаарсан байхгүй анхаарал өгөөд одоо тэрийг өөрчилж чаддаг тийм тэрэнд нь бид нар жишээлбэл нөлөө өгч бас чадсан гэдэгт баярлалаа гэдэг байхгүй. Би бас бодож ирсэн нөгөө одоо энэ влог үзэж байгаа хүмүүстэй одоо залуучуудаа энэ хамтраа одоо магадгүй MSM-ээр өөрчлүүлж ирсэн өөрчлөлийг янз бүрийн хүмүүс үзэж байгаа машин сонирхдаг хүмүүс. G-ийн захиалга гэж юу юм ямар хөө процесс явд. Ер нь шинэ машины захиалга тэр дундаа G-ийн захиалга юу яаж явд? G-ийн захиалга тайлбарлагаас өмнө Mercedes-Benz-ийн захиалгын процесс ямар явагддаг вэ гэдгийг бас нэг танилцуулах нь зүг байх л та. Mercedes одоо жишээлбэл Mercedes-Benz дотор бол олон янзын загвар байгаа. Тэгээ тэр загваруудыг одоо жишээл альва нэгэн худалдаж авах сонирхолтой хүн энд хурж ирээд бид нартай нээж асуугаад машиныхаа үнэг доторх салоны савкны үнэг за тэгэл опшны олон лист байгаа тийм. Тэгээ наацхийн жишээхээр одоо зөвхөн ухрах камер байх уу 360 градусын камер байх уу гэх мэтлэн тэр эднэрээ сонгоод яг захиалга хийлээ гэхэд 5-6 сарын хугацаа болдог. Яг загчаад машина яг өөрөө гар дээр бэлэн авах нь бол 5 сар. Зарим улсууд болохоор ямар ойлголттой байдаг вэ гэхээр өнөөдөр хурж ирээд би өнөөдөр машина захиалчих юм бол нэг сарын дараа авчихна гэсэн ойлголттой байна. Тийм байдаг шүү дээ. Тэгэхээр үйлдвэрлэгч болохоор хизээч одоо үйлдвэрлэлт нь бол 3-4 сар урд явдаг. Тэгээд тээврийнхаа хугацааг тооцох юм бол 5-6 сарын дараа хэлдэг байх жишээтэй. Энэ дээр бас нэг давуу тал ярих хэрэгтэй юм байна. Тэр нь юу гэхээр зэрэг хүн өөрөө захиалж ийн гэдэг тийм. Яг өөр одоо бид нар бол юу гэж хэлдэг гэхээр та өөрөө өөрийнхөө машиныг хийж байгаа шүү дээ гэсэн тийм. Одоо тэр чинь худлаа ярьж байгаа юм биш шүү дээ. Яг бодиттой зүйл. Тэр нь юун дээр их анзаардаг гэхээр яг машина ирээд одоо энэ худалдааны яг энэ заалнаас ингээд машина хүлээж авахтай нэг үйл ажиллагаа явж байгаа тийм. Тэгэхэд тэр хүний өөрөө яг нэг захиалга хийсэн байгаа хүний тэр машина хүлээж авч байгаа тэр өөрөөр тэр сэтгэл өндөр байгаа байдал биднээс одоо хараад бүр үнэхээр зөв тийм одоо жишээлбэл ингэж л хийх ёстой байна гэсэн тийм. Одоохондоо бол бид нар яг үнэхээр бол яг хүмүүний захиалгаар зөвхөн G class биш тийм. Одоо бүх төрлийн одоо Benz хөнгөн тэрэг буюу бүр тэр бүр айтгаа бүр ачааны тэрэгч гэсэн тийм. Ачааны машин одоо ямар зорилттой юм тийм. Одоо нүүрс зөрөх зорилттой юм уу?
эсвэл одоо жонш зөөх зориулттай юм уу те. Эсвэл хувийн хэрэгцээний аяны зориулт. Бүр нарийн ингэж сонгож. Тийм бүр ингээд тэр утгаараа бид нар ч ингээд бүр сууж байгаа Жигийн хийдэг. нэг сони юм одоо би л зүгээр анзаарсан юу гэхээр одоо хуучин нөгөө G class хэрэл нэг юм хар өнгөтэй нэг юм хар тенттэй. Одоо миний анзаараад болохоор энэ шинэ G гарсны дараа амар юм зөрөгтэй энэ custom order аяг хийдэг. Тэгэхээр энэ одоо залуучууд бас нэг тийм яг зөвхөн өөртөө зориулсан хувийн захиалга бас аяг хийдэг болчих тээ. Custom хувийн захиалга тэрэн дээр хэлэхэд хуучин бол хүмүүсийн ер нь шинэ машин худалдан авах чиг хандлага да ялангуяа барууны машин худалдаж авч байгаа хүмүүсийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа. Хуучин бол шоурумээс бэлэн машин голцоо сонгож худалдаж авдаг гэсэн. Одоо болохоор custom order буюу хувийн захиалга хийх хандлагатай болсон. Тэр нь да ялангуяа манхаас давтан худалдан авалт хийж байгаа хуучин хайрцагч нар дээр илүү ажиглагддаг. Жишээлбэл G class-ын сандал гэхэд давтагдахгүй 64 төрөл байдаг. Өнгөний хувьд гэхэд 5 бүлэг 34 өнгө байдаг. Сонгож болох 80-аад нэр төрлийн нэмэлт тоногдлууд опшн байдаг. Тэгэхээр хүн өөрийнхөө амьдралын хэв маяг хүсэл сонирхолтой тааруулаад машина оффроуд стилийн босгох уу, зохиох уу? Эсвэл бол классик стилийн машин зохиож босгож унах уу? Эсвэл бол спорт стилийнхийг зохиож унах уу гэдэг нь өөрийнх нь сонголтоор нээлттэй байждаг. Амга Хөөсгөө хоёрын сая тайлбарласан зүйл дээр нэмээд хэлэх юм бол бас тухайн хүн болохоор альва нэгэн байдлаар өөрийнхөө нэг санхүүгийн төлөвлөлтүүд байгаа тийм. Тэрүүнээс шалтгаалаад бас үнэ бас өөрөө альва нэгэн байдлаар зохицуулт төсөвтэй багтаагаад. Тэр бас нэг бодоодсэн юм юу гэхээр тэр G-ийн захиалга хийж байгаа улсууд нь тэрийг хараад хаад бас хуучин загвараа бас хадгалж үлдээд тах шиг юм дээ зарим нэг нь. Одоо шинэ G загснаа хуучнаа энийг тийм юм байлгүй байхад би бас тэрийг банк сая одоо шинэ загвар гарсантай холбоотой одоо банк бодогдчихсэн зүйлүүдийн нэг л дээ. Юу гэхээр ингээд анзаарах юм бол шинэ загварыг захиалж байгаа улсуудын бараг л 3/2 нь одоо өмнөх загварыг унж байгаа улсууд байхгүй. Тэгээд тэгсэн мөртлөө шинэ загвараа захиалж байгаа. Тэгснээ зүгээр ингээд ярилцлагын дунд ярилцж байхад шинэ загвар захиалаад авч байгаа ч гэсэн би хуучин загвараа хадгалнаа гэсэн тийм байр суурьтай байсан нэг тийм өөр мэт аваад үлдээ аваж үлдээ хадгална гэсэн тийм тэрийг би сонсоод бас энэ машин маань яах ч байгаагүй бас үнэхээр бид нэр яриад байдаг домог гэж ярьдаг тийм энэ машины үнцэн гэж ярьдаг G class ягаад тэгэхээр юм бол G class гэх нэг тийм домог мэт тэр чинь гэж байна одоо сая бид нар түрүүн ярьсан блүү яриаггүй лөө G class чинь сая 19 онд 40 жилийнхаа хийсэн байхгүй 79 оноос хойш тийм 73 онд анх цэргийн зориулалтаа гарсан юм. Одоо гарсан юм байлээ. Тэгээд цэргийн зориулалтаа гарч байгаад нэг одоо араб твийн нэг тэр одоо тэр хавийн нэг шах захиалга хийгээд хувьдаа захиалга хийж хүсэлт гаргаад тэгээд тэрнээсээ санаа авсан юм байна л дээ. Тэгээд яг 79 онд иргэний зориулалтаа анх гарч ирсэн. Тэгэхээр 79-оос 2019 он гэх тээ 40 жилийн ой болж байгаа. Тэгээд ягаад хүмүүс авч үлдэх гээд байна гэдэг нэг тийм бодолтой байгаа нэг хэлээр зэрэг одоо 40 жил тухайн машин чинь баг өөрчлөлт ороогүй. Одоо биднээс одоо ямарваа нэгэн өөр загварын машиныг бодох юм бол 40 жил тэгээд 79 онд тухайн машин ямар дизайнтай байсан 2019 онд ямар дизайнтай байсан бол тэр дунд чинь баг 10 үе дамжсан тий. Тэгээд загварууд нь өөрчлөлтөд явцсан байсан бол одоо тэр 79 оны G харах юм бол дөрвөлж хэврээл баг чинь тий. Тэгээд сая 2019 одоо шинэ загвар дээр л одоо энэ чинь ерөөсөө чулаактай байсан машины чинь чулаакгүй бол гуртлын үл хамаарах болгоо те жоохон өргөн жоохон урт болгоо. Эсвэл 40 жилийн турш тэр чинь яг л нэг загвар байсан байхгүй. Тэр нь бүр домог болцсон те. Гэтэ одоо тэр хуучин урдаа чулаактай классик G захих боломжгүй те. Одоо л захих юм. Гэтэ миний бас нэг анзаарсан юм гэхээр шинэ G гарсны дараа тийм болсон юм уу эсвэл би тэгж одоо гарсан загваруудыг харахаар тэгж удаад байгаа юм. Хуучин загвар дээр түшгэлсэн бас их гоё загварууд гаргаад л хэ те. Тэр 6 хүч 6 тий.
Тий одоо Квадрат нь ч юм бол шинэ жигийн дараа гарсан уу? Өмнө гарсан. өмнө гарч ирсэн. Өмнөх загвар дээр тийм ялангуяа одоо Цуглуулгын загварууд гэж яриад байдаг шүү дээ. тий одоо шинэ G class-ыг үнээр одоо сонирхдаг тусдаа хайртай усуудад зориулж өмнөх загвар дээр бас тийм үүрмэц хэсхэн хугацаанд тоодоо эдэн ширхээр үйлдвэрлэж байсан. Тийм эдишн загварууд гаргаж байсан л та. Тэрүүн дээр зүгээр наацхан жишээ гэх юм бол G63 AMG 6/6 байна. G500 4/4 квадрат гэдэг байна. За энэ хоёр машин маань бол одоо жишээл Монгол бас манай худалдаа худалдаж авсан Монголын замаар явж байгаа жишээтэй. Мөн бас нэг хамгийн сүүл кузов солигдохоос өмнө бас G class сонирхчтой зориулж бас гаргаж ирсэн. G650 Maybach Londonlet гэдэг. Londonlet тий. Жогортой. Cabrio тий. Одоо тий Cabrio гэлээ. Ландолетыг ер нь 99 ширхэг л хийсэн. Тийм. Би тэр нөгөө нэг Car Blonde л нэг машины ревю гэдэг нэг Blonde хүүхэн байдаг шүү дээ. Тэрэн дээр тэр Landolет унжах юм шиг супер юм бэл. Тэр бол ерөөсөө 99 ширхэг хийгээл дууссан. Дахиж хийхгүй. Дахиж шүл хийхгүй. 6 чинь бас тоогоороо хязгаартай байгаагүй. Хугацаатай хязгаартай байсан. Хугацаагаараа одоо тэдний дотор үйлдвэрлэнэ. Тэгээ тэр дотроо хэдэн ширхэг гарна тэргээр хязгаарлалтай. 4/4 бас муу айдаг тийм байна. Тэгэхээр зэрэг тэр маань яг ялангуяа одоо тэр тусгай загварууд бас энгийн загварчсан тий одоо түрүүн худалдаа авагч нар хуушин загвар авч үлдээ гэж. Тэгээ тэр чинь бас нэг тодорхой хэмжээгээр бас нэг юм үнцэнтэй юм авч үлдээд нь шүү дээ тий. Тэр нөгөө хэд ч юм болохоор зэрэг одооны зах зээл дээр хоёр дахь зах зээл дээр борлуулж байгаа үн бараг хоёр дахь нэмэгдсэн баг чинь тий. Ягаад гэвэл дандаа тоотой хүсвэл хугацаатай хөлдөлдсөн тий. Одоо тэр Londonlet бол 99 ширхэг хийгээд 99 ширхэг зүгээр зарлангууд л бүгд зарагдсан баг чинь. Тэгээд 100 дахь ширхэг нь болохоор зэрэг одоо аукшноор зарсан баг. Аукшн дуудлага зарсан тий. Дуудлага хуралдаагаар зараад бас нэлээд үнд хөрж зарагдаж ирсэн юм. MSM-ээр юу сони юу вэ? Одоо 20 онд юу ямар загварууд ирж байна? Юу ямар арга хэмжээ зохион болгоцсон? Тэр талаар бас влог үзэж байгаа хүмүүстээ бас мэдээлэл өгье гэж бодож байна. Одоо бензэр чинь сони юу вэ тий? Бензин баг дунд том оврын GLC, GLE, GLS загварууд маань бүгдээрээ шинжлэхтэй ирж байгаа. Бүгдээрээ шинжлэгдсэн хэсэгчлэн шинжлэгдсэн буюу бүрэн шинжлэгдсэн загварууд бараг бүгдээр ирж байгаа. За мөн бага оврын джипний зах зээл дээр байдаг урд нь огт байгаагүй GLB гэдэг цоошин сонирхолтой загварч гэсэн SUV юм тий. Бага оврын GLB гэдэг нэртэй оффроудер стилийн сонирхолтой бүтээгдэхүүн. GLS ус солигдож байгаа тий. Энэ жил. тий. GLS-ийн ирэх үү? Ирэлгүй байх аа. GLS-ийн шинэ үеийн GLS. GLE Coupe бас шинжлэж байгаа юм. GLC Coupe, GLE Coupe, GLS, GLB бүгд ирнэ. Тэгвэл баг ер нь SUV Английн одоо жижиг дунд том аврын бүх загварууд нь солигдоод энэ донд ирсгэх юм шүү дээ. Дээрээс нь бас юу ирж байгаа? Шинэ одоо сүүлийн үед манай зах зээл манай худалдаа авагч нараас юу сонирхоод байна гэхээр жижиг буюу дунд аврын спорт хоббины машинууд тий. Одоо яг жинхэнэ хоббины машинууд. Тэрэн дээр одоо манай дээр яг ирэх машин гэх юм бол GT4 хаалгатай гэсэн тийм. Бид нэрс бол урдны 2 ширхэг GT зарж исэн 2 хаалгатай байсан тийм. Одоо GT 4 хаалгатай. Тий 43 AMG. Өөрөг AMG загвар нэр. Нөт чи юу лээ? CLA 43. Тий. CLA гэдэг. Тий. CLA 43 гэдэг бас AMG-ийн загвар ирж байгаа. CLA бас шинжлэгдсэн загвар байгаа. 45 юм байна. 4 хаалгат үлээ. Тий. 4 хаалгат. CLA бас шинээр ирж байгаа. CLA бол бүр шинжлэгдсэн загвар байгаа. CLA-д манад бол цөөхөн ирж ирсэн. Гэхдээ шинэ загвар нь бол үнэхээр гоё болсон. Бас л нэг технологи гэдэг имийг бүрэн утгаар нь дотор шингээсэн. Дээрээс нь AMG 45 загвар. Биднээсийн худалдаа авагч нарын бас аяйгуу сэтгэл төрсөн нэг машин маань гэх юм бол GLE Coupe загвар гэдэг байсан тийм ээ. Одоо тэр маань энэ жил солигдоод шинэ загвар гарсан. SUV загвар буюу Coupe загвар бүгдөө шинжлэгдэж байгаа. Бүгдөө шинжлэгдэж байгаа. Тэгээд тэр Coupe загвар дээр нь GLE 53 AMG гэдэг загвар бас ирж байгаа. Тэгэхээр зэрэг ерөөхдөө ингээд G class дээр чсэн бодлуулалтаар харахад биднээс 63 гэдэг загвар бас урддах өмнөхөө бодох юм бол харьцангуй бас илүү цахилгаан авч байгаа хүмүүс илүү сонирхдаг болж байгаа. Энэ жилийн нөгөө
одоо нэг жилд одоо ганцхан болж байгаа тийм Монголын автомашин дилерүүдийн ассоциац гэдэг Мадагийн нэг зуны шоу уулдаг ч тийм 6 сард өнгөрсөн жил 6 сард тийм Мадагийн авчаа. Мадагийн авчаагаар бол аягүй их гоё загвартай юм шүү дээ. Тийм одоо бензин гоё загварууд байна. Гол зорилго нь бас тэр захиалга хийж байгаа зорилго нь бас тэр Мадагийн шоуд оролцох. Тэр энэ жил бензинээр ямар хуу одоо үйл ажиллагаанууд ер нь төлөвлөж байна. Үйл ажиллагааны хувьд гэх юм бол сая дөрвцний дагуу уламжилт ёсоор Улаанбаатар автошоу 5 сарын сүүлээр 6 сар ихээр болох байх. Тэр үед тухайн үед одоо байгаа орж ирж байгаа шинэ загваруудаа бидэд танилцуулах хичээх болно. Тэгээд тэрүүнээс гадна мөн уламжилт ёсоор бид нар одоо цаг агаар дулаараад нээлттэй хаалганы өдрүүд бас туршилтын жолоодлогын өдрөлгүүд явуулдаг. Тэрийг бас тийм уламжилт ёсоор сар болгон явуулах тул одоо яг энэ блогоор дамжуулаад Mercedes-Benz машиныг сонирхож байгаа эсвэл бас захиалгаар сонирхож байгаа улсуудыг бас тухайн нээлттэй хаалгатай өдрүүдээр ирж бас туршилтын жолоодлого хийж үзээрэй гэдгийг бас уриалмаар байна. Үй бид нар ч бас нэг аяны машин авчиртий. Аяны машин. Тий. Минимогнд дөрвөө. Яг тий том машинууд дээр ч байж болно. Гэхдээ бид нөө сүүлийн үед нэг спринтер дээр суурилсан аяны машинууд ерөөхдөө зах зээл дээр танилцуулсан тий. Танилцуулаад айгүй хүмүүс бол ерөөхдөө айгүй сэтгэлд нь их хүрсэн. Тэгээ бол мэдээж тэр маань бол олон тоогоор шүү дээ. Гэхдээ ерөн авсан хүмүүс нь бол сэтгэл санаанд их хүрж байгаа. Үний хувьд бас тодорхой хэмжээгээр бас арай жоохон доогуур байх бүтээгдэхүүн тий. V-class одоо хүмүүс бол V-class гэдэг байна. Мини ван байдаг тий. 7 оны судалтай одоо гоё люкс ая тухтай тийм машин дээр бас бид нар 2 машин оруулж ирнэ. Тэр нь одоо бас Мада дээр амжих нүгээр тий. Амжуул хүмүүст ерөөхдөө хүртэл болгоно. V-class дээр одоо 4 хүн, 5 хүн явдаг, 4 хүн унтдаг. Тийм бас нэг тийм хагас аяны зориулттай тийм. Бензэр бол энэ жил аягүй сайхан тийм юм шүү дээ. Мангар их загвар солигдож байгаа юм байна. Сая бид энэ блогоор анхныхаа блогоор дамжуулаад G-class болон Mercedes-Benz-ийн талаар зөв хэмжээгээр бас мэдээлэлүүд өглөө л да. Энэ жилийн хувьд Ford-ийн хувьд ямар шинэлэг сорног мэдээлэлүүд сонин зүйлүүд байна. Тэрийг бас үзэгчтэй бас нэг хуваалцах. За Ford-ийн хувьд айгүй сонирхолтой жил болж байна. Яа тэгэхээр айгүй олон загварууд ирж байна. Айгүй олон загварууд солигдож байна тий. Тэгээд зарим одоо энэ блогийг үзэж байгаа хүмүүс хуучин манайх нөгөө Wagner Ads дээр байсан тий. Одоо ер нь 99 оноос хойш Ford. Энэ анхны 2 дилер юм билээ шүү дээ. Benz, Ford хоёр ч Монголд байсан тий. Тэгээд нөгөө яг хуучин компани дээр байсан одоо үеийн одоо харилцагчнаар үзэж байгаа бол тий. MSM компани бид нар 2018 оны 10 сараас хойш ингээд нөгөөд ирсэн шилжсэн. Тэгээд миний харж байгаагаар бол одоо харилцагчид ямар ч тийм төвөггүй одоо ажилтнуудад бас ямар ч төвөггүй айгүй тийм смуттэй эсвэл гулгаал ороод ирсэн шүү дээ. Ямар ч судал үйл ажиллагаа одоо жигдэрсэн хэрвээ нүгэд өрөөдсөн гэж хамт тагаад ирсэн шүү дээ. Тийм тэгэхээр одоо энэ блогийг үзэж байгаа хэрвээ манай хуучин Ford харилцагчтай бол бид нар энэ MSM байгаа шүү. Ярмгийн гүрний хажууд бензинхэнтэйгээ зэрэгцээд байж байгаа. Тэгээд энэ чинь үйл ажиллагаа явж байна. За загваруудын хувьд гэх юм бол 2020 онд бид нэр сүүлийн 5-6 жил авчираагүй Ford Expedition гэдэг одоо яг алт үеийнхэн нөгөө excursion дээр загваруудын хүмүүс ундаг байсан те. Leave no man behind, or child, or other child, or their new friend, or your giant nephews and their giant dad, or a horse. Or a horse's brother, for that matter. The room for 8 9,000-pound towing Ford Expedition. Айгүй хэрэгтэй. Юу Ford чинь excursion expedition хоёроор. Тийм. Тэгэхээр бид нэр тэр алтан үеийн тэр хуучин одоо загвараа одоо хэсэг авчихгүй байж байгаа. Одоо альбисаар буцаад авчирч байна. Одоо сүүлийн оны загвар. Бас нөө арамтай машинууд их ховор болж байгаа тийм. Expedition ч одоо бас сүүлийн үед үлдсэн бас ганц нэг арамтай машин дээр. Тэгээ Ford-ийн яг SUV ангиллын одоо body on frame юу арамтай тэгээ арамтай одоо 250-70-тай адилхан юм жоох юм одоо хотод унах гэр бүлийн тэгээд хөдөө гадаа явах юм тулгач дурсаатай гэх юм болоод Expedition ирж байгаа. Тэгээд бас нэг загвар том машин шүү те том 5.3 м байхгүй. Энгийн одоо жибүүчний ойролцоо 5 м үү. Тэгэхээр яг ер нь одоо нэг легрум хөлийн зай сууд игний уулганд тухтай 3 гинэд 7 8 хүн суучин. Тэгээд дахиад хон багаж нь зай байдаг. Тэгэхээр Expedition-ий тэр яг Америк, Канадын одоо Норт Америкийн зах зээлийн хэрэглэн шүү дээ тэр том. Тэгээд дараагийн загвар болохоор
бид нэр Ford Kuga гэдэг одоо жижиг гарын SUV авчирч байгаа. Тэг өмнө нь бид нэр Wagner-т байхдаа авчирдаг байсан. Гэхдээ тэрийг бид нэр Taiwan source-ыг авчирдаг байсан байхгүй. Тэгээд Taiwan source-ыг авчирдаг байсан. Яг үүндээ одоо над ч гэсэн ингээд одоо спек үзүүлэлтийн хувьд те. Тэгээ бас манай хүүтийн тэр жоохон зөрөх байхаар бид нэр болоод одоо ингээд дахиад шинжлэгдсэн Kuga загвар 20 онд шинээр гарч байгаа. Тэр загварыг бид нэр Европын зах зээлээс буюу одоо Испани, Валенсиад үйлдвэрлэж байгаа Европт гардаг загвараас нь авчирч байгаа. Тэгэхээр тэр нэг энэ зуны сүүл юуны Мадад амжихгүй байх. Тэгтээ нэг 7-8 сард ирчих байх. Тэр загвар ирж байгаа. Тэгээд Ford-ийн Ranger гэдэг одоо яг манай дунд гарын пикап гэдэг нь хүмүүс сайн мэддэг. Тэр загвар бас шинжлэж байгаа. Тэгээд FX4 гэдэг айгүй гоё эдишн. Тэр бол бүр замдаа гарч удахгүй ирэх юм. Гэх мэтлэн айгүй гоё сонирхолтой загварууд ирж байгаа. Мэдээж манай одоо үндсэн супер ол загвар те Ford Raptor бол 20 онд бас жоохон шинжилт аваад ирж байгаа. Дөрөв сараас эхлээд 30-40-өөр буугаад эхлэх байх тийм. Тэгээд мэдээж үйл ажиллагааны хувьд гэх юм бол 20 онд Raptor-ийн зуны аяллыг хийн. Жил болгон хийдэг. Тэгэхээр энэ аяллаа ямарчсан хийн. Тэрнээс гадна 7 хоног бол сар болгон болж байгаа одоо тестийн өдрөлгүүд арга хэмжээнүүдтэй ямарчсан. Зохион байгуулалтын байгууллага. Тэгэхээр хэрвээ энэ блогийг үзэж байгаа Ford сонирхдаг Ford-ийн аль нэг загварт хэрвээ таалагдж байгаа бол одоо MSN дээр ирээд дуртай загвараа авч үзээд бас сонголтоо хийгээрэй тийм. Тэгэхээр одоо би бас нөгөө юг дүлгөөнийг айгүй удаа суулгасан мэт. Одоо манай дүлгөөн чинь одоо Jeep-ийн загалмаас эцэг те баг анх Jeep-ийг орж ирэхэд 10 жилийн өмнө тэгээд зэрэгцээд одоо яг автомашины зах зээлд ажиллаж ирсэн. Тэгэхээр Jeep-ээр сонийг байна. Jeep 20 онд ямар загварууд ирж чинь, ямар үйл ажиллагаа төлөвлөж чинь, Jeep-ээр сон сайхан. За Vlog-ын үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Харсан удаан байж сонслоо. Jeep-ийн хувьд бас 2020 он сонь сайхан ихтэй жил байгаа. Юуны өмнө Jeep Gladiator гэдэг бас нэг цоошин загвар гарсан. Pickup англиад гарсан. Jeep-ийн хувьд 1970-аад оны үед бас pickup загвар хийж ирсэн юм байлаа. Тэр Gladiator-ыг тэрийг бол сэргээж гаргаж ирээд одоо Wrangler дээр суурилсан. Одоо нөгөө чудактай mid-size truck гэдэг дундаа английн pickup англиад бас цоошиноор гаргаж байгаа 20 оны. Энэ загвар маань бас нэг онцлог нь Азийн улсуудаас анх удаа шахуу гараг Монголд Launch Edition гэдгээс нь ирж байгаа нь бас их онцлог, бас бахархууштай санагдаж байгаа. Өөр гэх юм бол Jeep-ийн одоо энэ жил 2020 онд Монголд орж ирсний бас 10 жилийн өмнө тохиож байгаа. Үүний дагуу уламжлалт Jeep Club-ийн зуны аяллууд, Бартацанд харилцагчтай зориулсан аяллууд, тогтмол гэдэг нөгөө тест драйв өдрөлгүүд. Тэгээд манайхны Jeep-ийн үндсэн 5 загвар үйлдвэрлэдэг Jeep брэнд маань. 5 загвар бол тавуулаа шоурум дээр маань бэлэн байж байгаа. Тэгээд өссөн үед харилцагч нар маань ирээд сонирхсан улсууд маань ирээд унаж үзэх тест драйв хийх боломжтой. Шинэ гарсан Wrangler ч сая бас 18 он шинжилэгдсэн тийм. All new гэдэг 2-0 төлөвлөртэй болсон. 2000 болж тийм. 7 оноос хойш гэдэг чинь 11 жилийн дараа. 11 жилийн дараа Wrangler маань бүтэн шинжилэгдсэн. Гэхдээ бүтэн шинжилгээтэй өөрийнхөө нөгөө бас нөгөө удаан жилийн түүхтэй машин гэдэг утгаараа бас яг нөгөө G-класстай адилхан нөгөө дүр төрх юмнуудаа бас бүгдийг хадгалж үзснээр бас онцлог. Хамгийн удаан жилийн түүхтэй бас Jeep машинуудын нэг л дээ Wrangler. Тэгээд энэ блогийн үзэж байгаа хүмүүстээ бас дахиад нэг мэдээ юу гэхээр MSM одоо анх удаа бид нэр цахилгаан машины нэрээ Тийм тий. Тийм цахилгаан машины одоо аль биесний дилер болох гээд ажиллаж байгаа. Гэтэ одоохондоо бол бид нэр яг тестийн ажил явж байна. Өвлийн тест хийж байгаа. BYD гэдэг брэнд одоо тестэлж байгаа. Тэгээд BYD би яг ингээд сүүлийн 2-3 хоног унлаа. Үнэхээр цахилгаан машины 90 үе ирчихэж. Үнэхээр л 489 морины өвчтэй тэр заавар 104.4 секунд явдаг. Тэгэхээр бидний юм гоё юм тэр цахилгаан штэ. Нэг цэнэглэл 500 км.
Би бас нэг унж үзэх нэг завшаан гарсан. Бас гайхалтай юм л. Үнэхээр тийм. Одоо Хийц миц. бас үзэгчтэй мэдээлэл хүргэх юм бол тест маань хэдүүгээр дуусаад тест маань үнэхээр одоо амжилттай Монголын нөхцөл тохирж ийн болж ийн гэж дүгнэлт гарах юм бол эцэнээс одоо BYD цахилгаан автомашиныг худалдаж авах боломж үүсэх. Ингэх юм байлээ. Одоо ингэж бид нар BYD-тэй харилцаад яг тэнцээ нөгөө коронавирус энтергээд мэдээж бүх хүмүүс нь гэрээсээ ажиллаж ороод гэтээ яг WeChat-аар хийж ажиллах юм л шүү дээ. чинь одоо би чи WeChat ч юм болсон. Гаралтай сайхан уулзч ярилцдаг. Тэгэхээр одоо бол бид нар ямар ч 2 сарыг дуустал тестлэн. Энэ машиныг гадаа онуулж үзнэ. Одоо бүтэн одоо 5 хүнтэй суугаад дахиад хойно ачаад явж үзнэ. Одоо би л тэрж мэрж ямар ч нэг цаг цагаараа ингээд тестлээд яваалаа. Тэгэхээр тестийн репортоо өгөөд одоогийн байдлаар бол 99% би бол энэ машин үнэхээр хаппи ямар судалгаа. Гадаа 32 градусд чинь нэг 2 7 хоног хөдөлсөн шүү дээ. 32 градусд 2 өдөр тавьж байгаа байхгүй. 48 асаахгүй. Тэгэхээр 10% батарей ундаг. Тэгээ нөгөө халан малны үнэхээр урд байна. Үнэхээр супер мэдээ. Тэгэхээр тестийн репортод аюу эерэг гарч байгаа. Тэгэхээр ингээд 2 сарын репорт ингээд одоо гараад 3 сараас эхлээд одоо ингээд за энэ машин бол Монголын зах зээл ямар ч сул хүн байна. Ороод ирэхэд бол одоо ямар ч голөгдох юм байхгүй байна гэж үзэх юм бол баг 3 4 сараас нь ороод ирнэ. Тэгээд нөгөө нэг Европоос бид нар Америкаас машин авчихад нэг дорой 45-аас 2 сарын дотор болдог шүү дээ. Тээвэр. Тэгээд тэгэхэд энэ урд найзуудаас ч юм бол 5 хоногийн дотор л ирчих. Гарлаа гэл 5 хоногийн дараа ирчихсэн шүү гэж үзсэн. Монгол бас нэг одоо цахилгаан машины бас нэг энэ технологи хамт бас нэг алхаад байгаа юм мэдрэмж байгаад байгаа байхгүй яа. Тэгэхээр тэргүүлэх үстэй. Тий. Яагаад гэхээр зэрэг одоо Петровс жишээлбэл тий. Петровс нэг колонк тэр чинь бас эхлэл ч тий. Айгу зөв гоё эхлэл байхгүй тий. Цахилгаан машинуудыг очиод цэгнэглэх тийм боломжийг тавиад өгсөн. Сүүлд чи бас анзаарсан баг тий. Шинэ E-Mart-ийн доотлолын зогсоол дотор бас 2 машин цэгнэглэх тий. Тэгээд одоо энэ номингийн шин төвний гадаа бас паркинг дээр цахилгаан машин цэгнэглэх тийм. Улс ус цахилгаан автобус тестлэх ашгүй тий. Улс бас тий. Тэрнтэй бас нэг төвшөнд алхаад байна. Дээрээс нь BYD гэдэг маань одоо хятад машин тий. Тэгээд миний бодлоор бол яг зүгээр блог үзэж байгаа хүмүүс бол хятад машин гэж нэг жоохон нэг нөгөө fake China гэдэг ойлголт байх. Тий. Тэгэхээр ийм байх хүсгэх. Тэгэхээр ерөөсөө хоёрхан компани одоо core business дэ үндсэн бизнес нь батарейнаас юу руу орсон юм бэ? Машин руу орсон. Tesla энэ үйл. Тэгээд борлуулалтын тоог нь харахаар ингээд топ 10 цахилгаан машины брэнд гингүүт ингээд ерөөсө тэр хоёр л нэгт байдаг. 18 оны репортон дээр BYD жишээ нэгт байгаа. Тэнгүүд 19 оноос эхлээд нөгөө нэг Tesla-гийн ингээд баахан загварууд гараад бүүм хийгээд Cybertruck энэ гараад ирэнгүүт ингээд бүүм хийгээд одоо бол Tesla ордеророо илүү. Гэхдээ BYD хоёрт байгаа. Зүгээр бусад ингээд overall ингээд харах нийтээр харах юм бол ер нь бол ирээдүйтэй хувьцаанд байн өсөж байгаа хоёр том тоглогч бол нэг нь BYD зайлшгүй. Тэгээ манай орны хувьд бол ойрхон. Тэгээ машин энэ дээр тест амссан талбай. Тэгэхээр энэ бол одоо баг 3-4 сараас ер нь. Тэгээд би бас тэр BYD-г ажиглаж байхад тэр доторх интерьер хийц. Тэгээ машины бит байдал, битүүмж эднэр бол маш сайн санагдсан. Тэгээд тэрийг харчаад надад бас ямар санаанууд төржсэн гэхээр хятад бол одоо бүх хятадын машин үйлдвэрлэгч барууны одоо машин үйлдвэрлэгч компаниудтай одоо хамтарсан тийм байдлаар ажиллаж байгаа шүү дээ. Жишээлбэл тийм Audi-г өгсөрж байна, BMW өгсөрж байна, Volkswagen өгсөрж байна. Тэгэхээр тэр бүх барууны технологи ноу-хауг бол сайн одоо өөр дээрээ хөрж одоо авсан болов. Ер нь бол их мундаг шүү дээ. Хятад ч ямар нэг юмыг одоо хийхтэй хугацааны хувьд их хурдан тий. Дээрээс нь зөвхөн тэр технологиг хуулахтай биш, тэрийг сайжруулах ч юм уу тий. Тэр нь бол янз янзын юм дээр мэдэгддэг. Одоо би бол одоо хувьдаа бас анх бас жоохон тийм хоёрдмол бодолтой байсан. Тэгэл би яг хэд хэдэн үнэтэй тестсэн, унж үзэл за наа чи эзэн бодлоо гарах юм манлаа хэлээрэй л гэж хэлээ. Тийм үү. Тэгэхээр сайн тест хийх хэрэгтэй. Сайн тест хийх хэрэгтэй. Гол нь бид нар өөрсдөө машин дээр сайн яг нэг өвөл авчирдаг бас болж байна тий. Өвлийн тест бас их зүгээр. Гол нь цаасан дээр бичсэн байгаа километр маань яг бодтойгоор бас явж чадж байна үү тий. Яг гоо тэр нь одоо тест хийж байгаад сайн байх юм бол миний бодлоор бол бас их сонирхолтой бүтээгдэхүүн болох байна. Энэ дугаарыг манай онцлог загвараар G-class байсан. Тэр би одоо өөртөө болон гэр бүлдээ G-class авч одоо G-class-ыг одоо авч хөрөнгө оруулалт хийсэн бүх хүмүүстэй хандж тэ
Одоо энэ хүртэл одоо G-class авах хүртлээр хөдөлмөрлсөн энэ бүх хүмүүст одоо баярлалаа тий. Та нарын бизнес, хувийн амьдрал бүх юм чинь хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн өрөө. Эцэг нэг өдөр бол одоо унахад авах асуудал алга тий. Миний хувьд ч гэсэн одоо энэ влогоор дамжуулаад бид нар бас худалдаж авахар төлөвлөж байгаа. Эсвэл одоо суур бид нарт худалдан авалтын улсуудлага илүү нэг бас алхам ойртож, илүү бас тэр улсуудын зарим үед авч чаддгүй мэдээллүүдийг бас өгөх юм бас гүүр нэгдэж байгаа. Коронавигийн үеэр ч одоо яг уулзах чадахгүй хүмүүстэй влогоор дамжуулаад эмэсэмэр сони юу сайхан мэдээг өгч байна. Баяртай байна л да. Тэгээд энэ влогороо бас дамжуулаад үзэгчтэй бас мөн худалдаа авахчтай мөн манайхаас худалдаж авч байгаа улсуудаа нэг уламжлаад бас нэг хөргөх одоо миний сэтгэлийн үг гэх юм уу те. Ялангуяа энэ влогоор бол бид нар G-class Mercedes-Benz-ийг ярьсан болохоор сая бид нар ч бас ярианы дунд дөржсөн MSM Capo маань 1998 оноос хойш яг Mercedes-Benz-ийг аль биесээр төлөөлөөд Монголын зах зээлд машина нийлүүлээд Монголын худалдаа авч машина нийлүүлж ирээд одоогоор гэлж 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бид нарт бас ихтгэл найдвар үзүүлээд бид нартай хамтарч ажиллаад бид нараас сонголт хийгээд Mercedes-Benz автомашиныг сонголт авч худалдан авч авсан харилцагч та бүгдээ бас бид нарыг дэмжиж бид нартай 20 гаруй жилийн турш цуг байсанд чин сэтгэлээсээ бас талархсан баярлснаа илэрхийлье гэж бодож байна. Хайртай шүү. Бүгдээрээ сэтгэлээ хэлүүл яадаг юм. Мөн энэ дээр нэг дурддагдаагүй үлдчихэд байдаг нэг хэсэг бүлэг хүмүүс байт юм аа. Тэднэрт би бас цагаан сарын мэд дэвшүүлж байна. Тэр хүмүүс бол шинэлэг, өвөрмөц цоо шинээр гарч байгаагүй загваруудыг харанхуй зоригтой захиалга өгдөг. Тийм хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэднэртэй цагаан сарын мэд дэвшүүлье. Нэрийн дурдаач яах вэ? Зөрөгтэй сонголт хийдэг юм. Зөрөгтэй сонголт. Мэдж байгаа хоо сонсож байгаа ус. Тэр хүмүүстэй намайг л яриад энэ даа гэж. 20 жилийн харилцаа байгаа шүү дээ. 20 гаруй жил одоо 20 гаруй жил шүү дээ. Одоо саяхан бид нэр 20 жилээ хийсэн. 20 гаруй жил нэрээ одоо ингээ батхад бас цаг хугацаа хурдан явж байна. 20 жилийн өмнө өдөр чи бид нар ямар машин зарж илаа. За G-man бол яг л хэвээрэл байсан тий. Тэгээд өчнөө олон үе өнгөрлөө. Тухайн үед жоохон хүүхдээ ингээ дагуулж орж иржсэн хүн чинь одоо дагуулад байгаа гэсэн чи 20 гарцсан тий настай одоо өндөр сайхан залуу болсон баг шинэ. Тэгээд тиймэрийг харахаар бас гоё л байдаг л да. Тэгээд одоо миний зүгээс бол тий одоо нэг хүртэл бид нартай хамт ажиллаж байгаа одоо машин одоо худалдаж авсан гэхээс илүү бид нар бас харилцаа тий одоо аюу олон хүмүүстэй бид найз болсон. Эдгэртэй бас цагаан сарын минь дүргээд эрхчлэлтэй одоо өөдрөг хэдий ч нэ одоо нэг юм өвчм байгаа ч гэсэн одоо тэрийг үл хамааран улс маань сайхан хөгжөөд сонгуулаа сайхан зүг хийгээд тийм ээ. Тэгээд нэг Улс төрчихтэй сонгуул энэ. Тэгээд та хэд баярлаа гэж хэлээ. Цагаан сараар сайхан баярлаарай. G-бэс мэдээ одоо G-ийн харилцагчтай 10 жилийн G-ийн кастомертай одоо 10 жилийн 10 оноос хойш бас Jeep-тэй одоо давтан худалдан авсан Jeep-ийн бас үнэ харилцагч нар бас зөндөө байгаа. Докийн найзууд. Тийм найзууд. Тэгээд бас хүсгахын хэлдгээр энэ ажилласан хугацаанд бас олон хүмүүстэй танил болсон. Таньдаг бас бүх хүмүүстэй тийм зөвхөн Jeep гэлгүй бензинхан бас бүх хүмүүст сар шинэ минь төргий. Бүгдөө тэгээд сайхан баярлалцгаа гаргаж хэлье. Тэгээ би бас одоо завшааны талент болоо. Бүх Ford-ыг одоо 97, 98, 99 оноос уншсан бүх Ford-ийн харилцагч нартай бас цагаан сарын минь төвшүүлье. Та нартай хайртай шүү. Тэгээд MSM-ээр байнга ирж байгаарай. За тэгээд ямар ч сан одоо энэ ихний дугаар маш сонирхолтой боллоо гэж бодож байна. Тэгээд алдаа оноотой юм байсан баг. Бид нэр ингээд сар болгон нэг дугаар тэгээд аль болох гадуур давтагддаггүй сэдвэр ярихаар ингээд ерөнхийдөө зориод явж байгаа. Тэгэхээр ихний дугаарыг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд хэрвээ манай влог таалагдсан бол та манай одоо энэ дээгүүр хаагуурчин гарах одоо YouTube channel-ыг шинэхэн YouTube channel-ыг дагаараа тэгээд найзуудтай санал болгоорой. Тэгээд дараагийн дугаараар уулзъя. Түр баяртай.